За би энэ санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр бүгд найрамд Австрали улсын засгийн газар дэж байгаа. Энийг би дэмжиж байгаа гишүүдийн нэг байна. Учир нь өмнө нь хавдар судлалын үндэсний төв эмнэлэг дээр Австрийн засгийн газрын 7 сая еврогийн тоног төхөөрөмж авч тавьж хэрэгжүүлсэн. Энэ бол үнэхээр гайхамшигтай үр дүнгээ өгсөн. Манай одоо 3 дугаар шатлалын эмнэлгүүд ялангуяа эмчнэр нь бол маш сайн боловсрсан байдаг. Байнга сургалтанд хамрагддаг. Тоног төхөөрөмжийн дутагдaltaй байдаг. Би бол энэ эрүүл мэндийн салбарт орж байгаа энэ одоо хөрөнгө оруулалт энэ хэлэлцээрийг бол маш сайн гэж бодож байгаа. Яг л энэ хүний амь авардаг байхгүй да. Хит хитэн төсөл төр би одоо хавдар судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллаж исэн. Илэг шилжүүлэн суулгасан. Одоо бөөр шилжүүлэн суулгасан байгаа. Энэ мэтчлэн бодит яг онсон газраа бол их зөв хөрөнгө оруулалт болдог шүү. Энийг бас манай гишүүд харгалзаж үзээд дэмжээсэ гэж би бол уриалж байна.